намайг Тэлмэнгийн Даваамт гэдэг. Би 11 настай. Энд бол амар гоё байна. Олон улсын найзуудтай хамт танилцаад, тоглоод, гой хоол идээд амар надад гоё байна. Хамгийн гоё зүйл нь бол бүхээс нь төрөний бүхэ багаараа хамт ажиллаад, хамт гоё тоглоод, гоё дурсамж үлдээж байна. Ямар орны хүмүүстэй найзууд болсон бэ? Би Солонгос, Япон, Монгол хүүхдүүдтэй найзсан. Тий. Өчтөр Монгол айлд очих ямар санагдсан бэ? Амар гоёсэн. Хонь ямаатай хамт зурлаад ямаа саагаад тэгээд ааруул хийгээд айраг уугаад амар гоёсэн. За баярлалаа. Одоо ингээ үлцэн 2 хоногтой найзуудтайгаа гоё тоглож байгаад цагийг гоё өнгөрөөж байгаа тарьцгаая. За баярлалаа. Ай, сайн уу басоо? Сайн байна уу? За. Одоо идээд дуусна. Хоолн таалагдав. Таалагдсан. За. Ирээд 2 3 онцлоо. Чамд ямар хоол нь хамгийн их таалагдж байна вэ? Яг одоо юм. Яг одоогоо яг одоогоо ямар хоол байсан? Пенемах, ухримах, спагетти, ухримах тэгээд тэр бөмбөр соустэй удаан ойлоо. Хоёр. Таалагдаагүй хоол байна уу? Ногоо. Ногоо? Аа чи ногоо ч дургүй юм уу? Тий. Махан дуртай. Махан дуртай. Тий. За баярлалаа. Зүгэлээ. Тоогоо үзсэн. Сэргийн тоогоо үзсэн. Тэгээ бас хүмүүсүүдийн хоолцсон. Тэгээ бас тэр лами өөрөө лами өөрөө ороо тэгээд зураг морог хараа тэгээд сум хараа тэгээд тэр 3 удаа бүгдээрээ мөрөгсөн. Таалагдсан. Ойлгосон. 안녕하세요. 저는 한국에서 온 박종혁입니다. 캠프 네임은 미스터 빅이라고 하고요. 이제 저는 이번 캠프를 이제 7번째 참여를 하게 됐어요. 7번째 참여를 하면서 이제 몽골에 3번째 오게 되었거든요. 이제 올 때마다 다른 몽골을 느낄 수가 있었고, 이번 캠프에서는 어쨌든 이제 사막을 처음으로 가보게 되었는데, 이제 생각했던 것보다 너무 재밌게 잘 놀았고, 아이들도 사실 아마 처음 경험을 해보는 시간이었던 것 같아요. 그래서 아이들도 그렇고 이제 낙타를 조금 처음에는 무서워했는데 그때 이제 처음 두려움을 떨치고 나니까 너무 재밌게 잘 탔고, 이제 썰매도 처음 이제
저희는 눈이 있다 보니까 눈 내리는 곳에서 눈썰매만 탔는데 사막에서 썰매는 처음 타봤던 것 같아요. 이제 저는 캠프를 하면서 이제 아이들을 인솔하고 아이들이 다치지 않고 잘 다녀올 수 있도록 준비를 하고 있는데 이제 같이 온 스태프들이 많이 저보다 더 신경을 써주시고 그리고 몽골 이제 스태프들도 많이 신경을 써주셔서 안전하게 다녀올 수 있을 것 같습니다. 아이들도 이제 어떤 게 제일 재밌었냐고 이제 물어봤을 땐 이제 사막에서 놀았던 게 가장 재밌었다라고 이야기를 하더라고요. 그래서 남은 이제 내일하고 모레 잘 안전하게 있다가 집에 갔으면 좋겠습니다. 아무래도 이제 스태프들은 다 어른이기도 하고 이제 아이들만에 있는 시간과 그리고 이제 스태프들만에 있는 시간이 그리고 이제 사실 몇 번 캠프를 하면서 이제 뭐 봤던 친구들도 있지만 새로운 친구들을 이제 만나가는 게 아무래도 이제 스태프들도 재밌는 순간이 되지 않나 싶습니다. 내년에 캠프를 이제 몽골에서 진행을 하면 좋겠다고 생각을 했어요. 이제 다른 스태프들도 사실 저희가 테렐지 국립 공원을 2019년도에 갔었는데 이제 코로나 이후에는 그곳이 또 어떠한지 이제 또 천진벌떡 또 한번 다시 가보고 싶다는 생각이 있어서 아마 내년에는 몽골에서 캠프를 하는 걸 기대하고 있습니다. Сайн байцгаана уу бүгдэнд орой минь төргий. За намайг X гэдэг би GSI Улаанбаатар салбарын junior клубын гишүүн байна. За тэгээд өнөөдөр болохоор нэг 5 хоногийн хугацаанд GSI Улаанбаатар байгууллага зохион байгуулж байгаа 22 жилийн хугацаанд тасархуу зохион байгуулсан Kids AU төслийн хүрээнд сайн дурын ардад ажиллаж оролцож байна. За тэгээд төслийн хүрээнд болохоор 5 өдөр 5 өөр хөтөлбөрийн дагуу хүүхдүүдийг тал талаас нь одоо хөгжүүлэх сургалтууд 5 өөр хөтөлбөрөөр хүүхдүүдтэйгээ амжилттай хамтарч ажиллалаа. За энэ хугацаанд хүслийн төрсэн сэтгэл ямар хэрэг ажиллаад Сайн байцгаана уу. GSI Улаанбаатар салбарын junior клубын дэд ерөнхийлөгч хүслэн байна. Миний хувьд гэх юм бол хүүхдүүдээ яг хариуцаж ажиллаад мөн одоо гэртний хуваарлах хүртэл айгүй тийм өвөрмөц байсан. Яг юу вэ гэх юм бол яг өөр орны хүүхдүүдтэй найзууд болох зорилгоор яг нэг гэрт оруулсан айгүй таалагдсан. Тэгээ хүүхдүүдтэйгээ болон одоо Японы Солонгосын стабууттайгаа ярилцахад үнэхээр сайхан байсан. Үнэхээр найзуудтай боллоо. За тэгээд энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд одоо сайн дурын ажилч нар оролцож байгаа хүний хувьд ажигласан зүйлүүд нь юу вэ гэхээр нэгдүгээр манай GSI салбар байгууллагын хариуцж авч байгаа гишүүд маань болон за бусад одоо олон улсыг хариуцсан одоо хүүхдүүдийн маань стафууд ч гэсэн айгүй гар нийлээд за тэгээд хариуцлагатайгаар хүүхдүүдээ авч явж чадлаа гэж бодож байна. Яг орой олгон унтахад нь оронд нь оруулж өгөөд тэгээ өглөө дандаа дасгалд нь одоо хамт сэрээгээд дандаа одоо хүүхдүүдтэйгээ ойрхон ажилласан учраас маш хариуцлагатай тэгээд амжилттай зохион байгуулагдлаа гэж үзлээ. Дараа жилийн Kids AU-гээр уулзцаая. Kids AU forever. За өнөөдөр манай төслийн маань 4-р өдөр амжилттай сайхан болж өнгөрлөө. Өглөө босоод хүүхдүүд маань дасгалтаа ороод эмчийнхаа үзлэгт ороод өглөөний цагаа уучаад бид нар epoxy art гэдэг хүүхд болгон маань сайхан элсэн засархаа дээр очиж өчтөр очсон зургаараа өөрийнхөө юм epoxy art гэдэг юм гоё цутгамлыг хийгээд шингэнийг хатаагаад цутгаад өөрсдөө чимэглээд нэг юм сайхан артыг хийлээ. Үүний артлаас бид нар game night гэдэг game day гэдэг бүгдээрээ сайхан хөгжөөнд бүхэ тоглоомуудыг тоглолоо. Үүнийхээ артлаас бид нар хоолоо идчихэд хар хорин лөө Эрдэнэзэн үед рүү явчаад Эрдэнэзэн үедээ үзлээ. Хар хорин музейгээ үзлээ. Монголын үйл уламжлалт түүх шашнар за тэгээ шашин номын энэ сүм музейтэй бүгдээрээ танилцаад яг энэ өнөөдөр бол нэг юм сайхан урлаг болоод ийм гоо зүйдэл дээр бол маш сайхан зүйлсүүдийг бол үзлээ. За тэгээд өнгөс орой хоолндоо ирээд байж гинэ. За одоо яг энэ аяллаа маань үеудэд гэх юм бол яаж байгаа вэ гэхээр бид нарт яг мэрэгжлийн аяллаа жолоочийн автобус буюу яг жолооч тээвэрт явдаг автобуснууд маань бол яг үйлчлээд яг эндээ кемп дээр бид нар хамт байгаад хаа явсан газар маань яг мэрэгжлийн 1-р эмнэлгийн яг мэрэгжлийн эмч бид нартай бол байнгын хамт байгаад бол явж байгаад бол их таатай байна. За ямар ч байсан бид нар өнөөдөр буюу 4-р өдрийнхөө албан ёсны үйл ажиллагаануудыг бол дууслаа. Одоо бид нар хүүхдүүдэд оройн хоолнд нь оруулаад чөлөө цаг тоглоомууд хийгээд оройн тойргоо хийгээд өнөөдөр маань өндөрлөнө. За жуулчны бааз маань бол яг элсэн засархан хаан буудсын тэнд элсэн засархан харагдаж байна 10 км-ийн наанд байгаа Бичгтад жуулчны бааз. Энд бол ингээд цомцог гэрүүд буюу дотроо нь ойл түвштэй шалны халаалттай ийм бол яг
баригдаад 1 жилч болоогүй байгаа яг юм шинэ сайхан гэрүүдэд хүүхдүүд маань бол бүгд дөрөөрөө бол сайхан ороод амарч байгаа. Харин Монгол ажилчид болон гадаад ажилчдын хувьд бол тэнд байгаа миний аавсууд буюу дотроо 4 ортой мөн ялгаагүй шалны халаалттай энэ сайхан гэрүүдэд бол байрлаж байна. За биднэрт одоо ямар нэгэн байдлаар ядаргалт байгаад энийгээ биеийнхээ жилийг гаргая гэх юм бол яг энэ хоёр давхар энэ байрлал дээр бид нэр саун, спа, массажны үйлчилгээтэй 24 цагийн үйлчилгээтэй ийм газар байна. За тэгээд энэ манай үндсэн хоолоо идж байгаа 150 хүний багтаамжтай яг энэ ресторан байгаа. Нийтдээ бол 150 хүн суугаагаараа бол багтдаг ийм маш сайхан сэрүүхэн яг ийм цэлгэр сайхан үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой ресторанд бол бид нар зохион байгуулж байна. За үүнийхээ артлаас бол бид нар галын наад маань жишээ нь хоёогийн хойно хадныхаа уртал дээр бол галын наад маань зохион байгуулж байна. Хүүхдүүдийн өглөөний дасгал болон тоглоомын зүйлсүүдийг бол энд байгаа саксны тоглоомын талбай дээр бол зохион байгуулж байна. Гих мэтчлэгээр ингэ явж байна. За ингээд мэдээж үйл ажиллагаанууд аль болох бид нар 5 тухтай зохион байгуулж байгаа. Гэтэ нөгөө тал дээр аль болох эрсдлийг бид нар нөгөө тодорхой хэмжээгээр байнгын ямар ч зүйл эрсдэлтэй гэж үзээд байнгын бид нар харуул хамгаалтыг болоод байрлаж байгаа. Яг энэ гэрүүдийн маань уртлын байшин байгаа. Тэнд дээр бол 24 цагаар камертай харуул хамгаалт болоод security баг болоод яг энд бүтэн манай хүмүүсийг болоод хараад 24 цагийн хараа айлттайгаар бол бид нар ингэж ажиллаж байна, зохион байгуулж ажиллаж байна. За ороод хүүхдүүдийн хоолны талаар За тэгээ шууд сэтгэлийн авъя те. За хүүхдүүд хоол болоо ихэд олон төрлийн хүүхдүүд байгаа. Олон төрлийн хоолыг идэх хүслээс яг нэг хүүхдүүд хасах хоолыг бид яаж авчих. Бүх хоолыг өөхний цай өөхний хоолыг олоод ада бүхэн байж байгаа. За бүхэн бид зоош болоо. Олон төрлийн боёд олоод гурван төрлийн махтай хүүхдүүд гараад. За ингээд салаатнууд шүш шинжлэх ухааны гараад. За яг ингээд ресторандаа болоод бид нар орж ирээд байна. За ресторан дээр бол юу вэ гэхээр хүүхдүүд маань одоо яг ингээд бүгдээрээ найзуудаараа суугаад гэр байшин гараа суугаад яг эндээс эхлээд ингээд очирлоод за ингээ хоолндоо очилж байна. За жишээ нь өнөөдрийн буюу 4-р өдрийн хоолны үед бол за дахианы мах байна, гахаа мах байна, ногоонууд байна. За тэгээ хоньны мах бол байна. За ингээд юм шарсан хурсан төмс будаа. За ингээд энэ ямар шиг вэ? Борш юм байна те. Борш байна. За ингээд төрөл бүрийн салаатнууд, зуушин дээр бол юм жимснүүд, за ингээ амттангууд, чихэр бичээнүүд нь байна. Хүүхдүүд маань өөрсдөө ягандаа хийгээд ухаалмжтай ус, бүх төрлийн жүүснүүд, за ингээд нэмэлтээр бол болонтой ус гэх мэтчлэнгийн одоо ингээ хүүхд толгоны хэрэгцээнд харсан ийм хоолны сонголтууд бол юм. За шууд хүүхдүүдээс хоолны талаар сэтгэл авъя те. За манай охтуудаа хоол нь ямар байна? Ер нь хоол хэр таалагдж байна? Ойна. Амрантайсаа. Автайсаа. За тогооч ах нартай зориулаад юу гэж хэлмээр байна? Баярлалаа. Өсөд юм. Яаж нэ? За юм байна. За өнөөдрийн хувьд бол хүүхдүүд маань бол хийсэн эпокси арт маань бол энэ юу вэ гэхээр яг юм зориултын шингэнээр хүүхдүүд маань энэ тусгай хэвэн дотор өөрсдийнхөө хүссэн материалыг оруулж чимэглээд янз бүрийн цэцэг навч, саа, хэмжлэнгийн юм зүйлсүүдийг бол хийж чимэглээд ингээд юм үзэг балны сав хийж. За энэ дотор нь одоо маргааш ингээ хатаад гараад ирэнгүүт нь юу болох вэ гэхээр хүүхд болгоны өөрийнх нь 9 сархай орчимд бол зугаалж явж байгаа зураг байгаа. Яг энэ зургийг бол хийгээ хатаацсан. Тэр хүүхд маань өөрийнхөө зурагтай яг энэ бүтээлийг өнөөдөр ингээд өөрөө сайхан уралсан байх нэ. За ингээд яг бид бүхний сайн мэдж байгаачлан хаан бууз бол эндээ байгаа. Энд бол дэлгүүр нь байна, 8 нэрийн дэлгүүр байна. Урд бол Зарим кофе шоп гэдэг ингээд бүх зүйлсүүд нь байна. За яг одоо тэр цаатлын камерт харагдаж байгаа хэсгээр бол манай хамгаалтын албаныхан security-гийнхэн багийнхан маань бол 24 цагаар сууж ажиллаж байна. Гих мэтчлэнгээр ингээд сайхан ийм орчинд бид нар 5 дахьтай 4 өдрийг өнгөрөөгд байна. Одоо бид нь дахиад өнгөрүүлэх 2 өдөр.